1931 он Нью-Йорк хотыг их хямралны мөрчээ. Гудамж бүрт ажилгүй хүмүүс, хашаач харсан хаагдсан бизнесүүд тэдний донд бүжигчин болохыг хүссэн ч амжилт олоогүй залуухан нээвэл алхана. Нээвэл хотод нэгэн хачирхалтай хүн ирснийг дуулжээ. Хүмүүс түүнийг Абдулла гэж дууддаг. Зарим нь түүнийг багш, зарим нь гэгэрсэн хүн. Харин үлдсэн нь хүний дотоод ертөнцийг нэвт хардаг нэгэн хэмээн ярьдаг байв. Нээвэл түүнтэй уулзахаар лекцийн танхимд нь очив. Танхимын урд Абдулла сууж байв. Нээвэл өөрийгөө танилцуулахаар төгөхөд Абдулла түүнд чи 6 сараар хоцорч ирлээ хэмээн хэлсэн гэдэг. Хожим нээвэл тэр мөчийг эргэн дурсахдаа нэг зүйлийг дурдсан байдаг. Ухамсар ухамсарыг таньдаг. Дараагийн 5 жилийн турш нээвэл түүний шав болон суралцсан билээ. Нэгэн өдөр Абдулла нээвэл рүү хандан ийм хэлв. Эхлээд өөрийгөө ол. Нээвэл гайхлаа. Тэр мөнгө хүсэж байсан. Амьдралаа өөрчлөх аргыг хүсэж байсан. Гэтэл Абдулла мөнгөний тухай биш, өөрийнх нь тухай ярьж эхэлжээ. Дараа нь нэгэн хатуу үнийг хэлв. Хүмүүс мөнгөгүй ядуу байдаггүй. Азгүйдэж, боломжгүйдэж биш. Хүмүүс өөрсдөө нь ядуу хэвээр үлдээж буй дүр төрхөө таньж мэдээгүй учраас л ядуу байдаг. Хэрвээ чи мөнгө олохыг хэцүү гэж боддог бол, баячуудыг дотроо шүүмжилдэг бол, өөрийгөө үргэлж хангалтгүй гэж мэдэрдэг бол, чи аль хэдийн ядуурлын ухамсараар амьдрч байна гэсэн үг. Тэр ухамсар чинь мөнгө, боломж, нөхцөл байдлыг өөртөө татдаг. Абдулла нээвэл энгийн мэт боловч хүчрхэг тасгал заажээ. Тэр нь өөрийгөө шүүхгүйгээр, шүүмжлэхгүйгээр өдөр бүр бодлоо ажиглах. Мөнгөний тухай яриа гарахад ямар мэдрэмж төрж байгаагаа анзаарах. Баян хүнийг хараад дотроо юу мэдэрч байгаагаа тандах. Амьдралаа тохиолдож буй бүхнийг бусдаас биш өөрөөсөө эхэлж харах. Нээвэл энэ дасгалыг анх хийж эхлээд таатай зүйлийг олж мэдээгүй. Харин ч өөрөөсөө нууж явсан үннүүдтэй нүд тулжээ. Тэр мөнгө хүсдэг, гэхдээ мөнгнөөс айдаг. Амжилт хүсдэг, гэхдээ амжилттай хүмүүсийг үзий яддаг. Хангалуун чинэлэг амьдралыг мөрөөдөвч өөрийгөө түүнийг хүртэх эрхгүй хэмээн боддог. Ингээд нээвэл нэг зүйлийг ойлгов. Хүний хамгийн том дайсан эдийн засаг биш, азгүй хувь тавиланч, бусад хүмүүс бүрч биш. Харин тэр хүний өөрийнх дотор амьдарч байсан ядуу хувилбар нь ажээ. (1933) нээвэлд нэгэн хүсэл байв. Тэр нь 100 сарын баяраар төрөлх нутаг Барбадоста очих. Гэвч нэг асуудал байсан нь түүнд мөнгө байсангүй. Усан онгоцны тасалбар авах боломж ч байсангүй. Нөхцөл байдал бүхэлдээ түүний эсрэг мэт харагдана. Гэвч орой бүр нүдэн анахта тэр өөрийгөө Барбадост байна хэмээн төсөөлдөг байв. Хүүхэд насны гэртээ унтаж байгаагаар, танил гудамжаараа алхаж байгаагаар, далайн чиглэг салхийг арьсаараа мэдэрч байгаагаар төсөөлдөг байв. Нэгэн өдөр нээвэл Абдулла дээр очиод би Барбадост очимоор байна. Гэхдээ миний төсөөлөлд ямар ч ахиц алга. Би одоо ч Нью-Йоркт байна хэмээн хэлж. Абдулла тэр даруйд нь юу гэсэн үг вэ? Чи яг одоо Барбадост байна. Нээвэл гайхав. Тэр Нью-Йоркт зогсож байв. Халаасандаа мөнгөгүй, тасалбаргүй, явах боломжгүй. Абдулла үргэлжлүүлэн чи Барбадост байна. Нээвэл би Нью-Йоркт байна. Надад одоогоор мөнгө алга. Абдулла ямар сэтгэл хөдлөлгүй царайгаар чи Барбадост байна. Яг одоо ийм хэлээд тэр өрөөндөө орж хаалга тас итлхав. Хожимоо нээвэл энэ мөчийг амьдралынхаа хамгийн чухал өдрүүдийн нэг байсан хэмээн бичсэн байдаг. Абдуллагийн хаасан хаалга зөвхөн өрөөний хаалга биш, эргэлзээний боломжгүй гэх бодлын хаалгыг хаасан байв. Абдуллагийн хувьд асуудал аль хэдийн шийдэгдсэн. Харин нээвэл хуучин дүртэйгээл зуралцаар байна. Яг тэр шөнөөс эхлэн нээвэл өөрөөр амьдарч эхэлсэн юм. Тэр Барбадос очно гэж найдах, мөрөөдөх, очиж чадахгүй бол яана гэж айхаа болж тэнд аль хэдийн очихсан мэт амьдарч эхэлсэн байна. Шүн бүр тэр өөрийгөө Барбадост байна гэж мэдэрсээр сэрнэ. Өглөө тэр мэдрэмжээ өргөлжлүүлэн авч үлдэнэ. Хамгийн чухал нь
Тэр нэгэн алдааг хийхээ огт болсон байв. Төсөөллийнхаа акцийг дахин шалгах. Хизээ болохоо л гэж асуухаа болов. Яагаад болохгүй байна вэ гэж бодохоо болов. Учир нь Абдулла түүнд нэг зүйлийг ойлгуулсан. Хэрвээ чи зорилготой хүрсэн хүн бол түүнд хүрсэн эсхээ өдөр бүр шалгахгүй. Хэрвээ чи Барбадост байгаа хүн бол Нью-Йоркт байгаа эсгээ магадлахгүй. Хэд хоногийн дараа Невил ахаасаа мөнгөтэй тогтоог хүлээн авч гэр бүл нь түүнийг зулсараар Барбадост ирэхийг хүсэж байгаагаа бичжээ. Гэвч дахин шинэ асуудалтай тулгарав. Түүнд зөвхөн 3 дугаар зэрэглэлийн бүхээг л үлдсэн байв. Невил дахин Абдулла дээр очиод энэ тухайгаа хэлтэл Абдулла чи 3 дугаар зэрэглэлээр явахгүй. Чи аль хэдийн Барбадост байна. Ингээд ярианд дуусав. Удалгүй усан онгоц хойлох өдөр ирлээ. Яг тэр үед нэгэн гинтийн зүйл болсон юм. Невил суухаар зэхэх үед нь 1-р зэрэглэлийн нэгэн зорчигч тасалбар нь цуцлагдсан тухай мэдсэн байна. Харин тасалбар түгээгч Невилийг түүний оронд суухыг санал болгожээ. Яг Абдуллагийн хэлснээр болов. Тэр мөчид Невил нэг үннийг бүрэн ойлгосон юм. Абдуллагийн арга барил бол хүсэх тухай биш, хүсэлэх тухай бүрч биш. Харин өөр хүн болох тухай юм. Чи хүссэн амьдралаа бүтээдэггүй. Харин тэр амьдралаараа амьдарч байгаа хүн болох ёстой. Дараа нь амьдрал тэр дүр төрхтэй чинь нийцж эхэлнэ. Тиймээс Абдулла үргэлж нэг зүйл хэлдэг байв. Хаалгаа хаа. Хуучин дүрийнхаа, хуучин айдсынхаа, хуучин нөхцөл байдлынхаа хаалгыг хаа. Тэгэд өөрийн сонгосон шинэ хүн шиг амьдр. Учир нь амьдрал үргэлж чиний хамгийн хүчтэй тэл үнэмшлийг даган хөдөлдөг. Coleman Manifest сувгийг дааж амьдрал өөрчлөх гайхалтай түүхүүдийг сонсоорой.